Сайн байцгаана уу? Энэ өдөр мэд. Өнөөдөр бидний ярих нэгэн одоо сэдв гэх юм бол та бүгдийг төрж байх үед зүүн зүг талаас мандаж байсан ордны талаар ярихсан. Энэ бол одоо зөвхөн та бүгдийн 7 сарын 1-нд хэрвээ та бүхэн төрвөл та бүхэн milхийн орд юм уу? Энэ бол таны төрсөн цагтаа, төрсөн сар биш, төрсөн одоо хоног биш. Энэ бол таны төрсөн цагтаа ч холбоотой юм. Тэгэхээр таны төрж байх үед чинь зүүн зүг талаас тэр мандаж байсан орд нь хэрвээ milхийн орд байсан бол ямар утга учир авч ирдэг вэ гэдэг талаар ярилцсан юм аа. Тэгэхээр хэрвээ та бүхэн өөрийнхөө төрсөн цагаа мэдээд ямар орд мандаж байгаагаа мэдэхгүй тохиолдолд надтай одоо имэйлээр одоо харьцаж юм уу би тэр чинь олж өгч болно. Тийм ба. Тэгэхээр milхийн ордны талаар бүгдээрээ ярив. Тэгэхээр юуны түрүүнд энэ мандаж байгаа орд бол одоо орон зурхаанд бол та бүгдийн нэгэн одоо төрөлхийн маск гэж хэлж болно. Аливаа хүнтэй танилцахад нэг тийм мэдрэмж өгдөг. Тэр мэдрэмж бол хөвчлэн тэр тухайн хүний бандаж байсан орд нь байдаг. Тэр физик биетэй холбоотой төрсөн цагтаа тэгээд тухайн хүнийг таниад ирэхээр тэр унган зан чанар буюу тэр нарных нь байрлал мөн цаашаа тэр сарны байрлал тэгээд ямар эрхтэй, ямар залуу, ямар бүсгүй тухайн хүн таалагддаг гэдэг нь суугаар гарагч байд юм уу? Хэрхэн тэмцэх чадвартай гэдэг нь ангараг гарагч байд юм уу? Гэхдээ таниад ирэхээр бусад гарагсын байшид мэддэг. Мандаж байгаа орд бол зөвхөн тухайн хүнтэй таньаагүй гаднаас нь өнгөцгөө хараад эсвэл телевизээр одоо тааралдаж үзээгүй телевизэрийн хальт харагч байд юм. Тэгээд тэр үзмж нь өөрөөс нь гарч байгаа тэр ааврагийнх нь үзмж нь тэр мандаж байгаа ордтой илүү холбоотой байдаг. Энэ бол тэгтээ маш чухал одоо байрлал, таны нарны байрлал, сарны байрлал, мандаж байгаа орд. Энэ гурван байрлал бол яг гуруулаа тэнцүү одоо нөлөөтэй юм. Энэс зарим хүмүүс бол одоо өөрийнхөө зөвхөн нарны байрлалаа сонин сэтгүүлээс уншаад байдаг. Тийм биш юм. Нарны байр, сарны байр, мандаж байгаа гурван орд. Энэ гурван орд яг ижлэхэн эрчим хүчтэй чухал нөлөөтэй байдаг. За тэгэхээр бид нар milхийн ордны талаар ярилцж эхлэе. Milхийн орд хэрвээ та бүгд төрөх байх чинь мандаж байсан бол тэгэхээр юуны түрүүнд milхийн ордог бол сар удирддаг. Сар бол яг их хүнийг бэлэгддэг. Milхийн ордны хүмүүс бол маш таныг төрж байх үед ч сайдлахаа маш мэдрэмжтэй, маш тийм мэдрэмжтэй хүмүүс байдаг. Мөн тийм зүн совинтой, тэрнээс гадна тийм асрамтхай, одоо асарч идэг гэр орныхоо хүмүүстэй маш асардаг. Milхийн ордны их нэртэй болох юм бол одоо нөхөртэй болох ч гэсэн ялгаагүй маш азтай бас хувь юм. Яагаад гэвэл тухайн ордонд төрсэн хүн эсвэл тухайн ордны удирдагч гараг нь milхийн дээр байсан тохиолдолд тийм үү маш асрамтхай их нэрээ нөхрөө асарч идэг. Тийм зөөлөн яг сар яг их хүн шиг сарны одоо нөлөөлөл тийм байдаг их хүн шиг байдаг. Бусад ойр дотны хүмүүстэй хүүхдүүдээ эхнэрээ нөхрөө тийм үү хамаатан садаа асарч идэг, тойлдж идэг тийм хүмүүс их тийм зөөлхөн мэдрэмтгий энэ ордныхоос бараг хамгийн одоо амархан одоо уйлдаг хүмүүс бол хөвчлэн milхийн ордын загасны орд байдаг. Хилэнц ч гэсэн ялгаагүй. Гэхдээ хилэнц бол их тийм нуудаг ганцаараа уйлдаг ч юм уу дууган. Milхийн орд загас хоёр бол маш тийм зөөлхөн хүмүүс. Одоо магадгүй Титаник киног тийм үү одоо 20 удаа үзүүлсэн ч гэсэн milхийн ордны хүмүүс бараг тэр сүүлийн хэсэгтэр нь те одоо нөгөөх нэг живдэн штэ тэрэн дээр бас нүлэмс нь гардаг ч юм уу. Гэх мэт тийм маш тийм зөөлөн хүмүүс байдаг. Усан ах үсттэй сараар удирдуулахс гадна усан ах үсттэй. Тэгэхээр усан ахад бол их тийм зөөлхөн гал шига биш. Одоо гал бол их тийм ориглон хүмүүс байдаг. Ус бол тийм дотогшоогоо зүм цовингоороо нөгөө хүнийгээ таних гэж мэдрэх гэж үздэг хүмүүс. Ярилцаж биш. Нөхөрлөлт одоо юу гэдэг ярилцаж хүнийг мэддэг байхад л өөр янз янзын аргаар байхад бол өдөр чимээгүүд үүнийг тийм зүн совингоороо мэдэрдэг тийм хүмүүс байдаг. Milхийн ордных бол хамгийн гайхшигтай зөв нэг мэдрэмжтэй, маш мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгээ өөрийг нь бусад хүмүүс, ойр дотных нь хүмүүс асрахгүй юм уу? Өөрийнх нь мэдрэмжийг нь бас давхар мэдэрч чадахгүй хүмүүс бол milхийн орд маш амархан уурлаад ч юм уу тийм уцаарлаа явждаг. Сэтгэл санааны хувьд тийм докторгүй. Яагаад гэвэл сар бол маш хурдан дэлхийгээ тойрдог, маш хурдтай муудаг. Тэгэхээр сэтгэл санааны хувьд их тийм докторгүй байдаг. Одоо шинэ эмэгтэй хүн бол юу гэдэг сарын тэмдэг нь ирсэн үед бол сэтгэл санаа докторгүй байдаг шүү дээ. Milхийн ордны хувьд бол зөвхөн сарын тэмдэг нь ирсэн биш. Ер нь нэг тийм байгаа байдал нь сэтгэл зүй тийм докторгүй талтай. Би тэр нь юунаас болдог гэдэг нь хэллээ.
ойр дотныхын хүмүүс өөрийг нь яг ижилхэн асарч хамгаалахгүй ч юм уу асарч тэтгэж одоо юу гэдэг хайхрахгүй бол сэтгэл санааны хувьд докторгүй болчтой. Тэгэхээр эхнэр нөхөр ялангуяа эхнэр чинь энэ ордон дээр хамаал маш их эхнэртэй цаг гаргаж яг эхнэрийг аль тийм адилхан бас юу гэдэг одоо би гар биеийг барьдаг ч юм уу хоол унд нь хийж өгдөг ч юм уу гэх мэт сэтгэл их гаргах хэвээр. Тийм байдаг. Дэлхийн ордны хувьд тийм байна. Хүүхдүүдийн хувьд бол 5 дахь ордон өөр нь хүүхдүүд байдаг. Хүүхдүүдийн хувьд бол хилэнцгийн талын тийм сериозтэй ч юм шиг тийм дуугу тийм аливаа зүйлийг тийм гүн судлах чадвартай хүүхдүүд төрдөг. Хилэнцгийн ордынхан мөн бас одоо далд ертөнц үед юм уу нэг тийм нэг чимээгүй дүү хүмүүс байдаг. Хилэнцгийн ордныхныг ер нь та нар төсөөлөх юм тийм киви хамтлагийн Аги байдаг. Одоо Аги бол их тийм сериозны штэ. Гэхдээ Укан бол ижилхэн хилэнц мөртлөө өөр. Гэхдээ яг одоо хилэнц талаас нь харахад Аги шиг нэг тийм сериозны дугуйтар чимээгүй хүүхдүүдтэй ихвчлэн байдаг. Гэхдээ энийг бол маш би товч ярьж байна. Маш одоо цаашаа тухайн хүүхдүүдийн гаргасан байр ямар байсан гэх мэтээр бас харж мэдэж болно. Тийм байна. За эхнэр нөхрийн хувьд бол ихвчлэн 7 тоод байдаг. 7 тоод материал бол ихвчлэн өвдөг яс томтой гэдэг юм уу тийм хүмүүс байдаг. Тиймээс гадна одоо ямар нэгэн тийм албаны зориулттай хүмүүс байдаг. Албаны байгууллагын бүтцтэй холбоотой төрийн ч байд юм уу гэх мэт хүмүүс байдаг. Өөрөөс нь их өөр хүмүүс ихвчлэн өөрөөс их өөр хүмүүстэй хүмүүс ихвчлэн учирдаг. Тэгэхээр материал орд бол яг тийм илхий шиг одоо тийм уян зөөлөн бол биш харин эсэргээрээ байдаг. Тэгэхээр тэр эхнэр нөхрийн хувьд сонголт хийхдээ нэлээд тийм бодолтой ус хийх бол өөр төр бас нэлээд тийм маш өөр төрлийн хүмүүс авчирч авчих гадбайдаг. Тийм байна. Тэгээд мэлхийн ордны хүмүүс бол усан махбодоос гадна биений хувьд ялангуяа физик биетэй холбоотой шин хоньны орд бол хоньны ордны мандаж байсан орд нь хоньны орд юм бол нүүр амд ч юм нүүрэн дээр тийм сорвтой ч юм эсвэл энэ одоо сормоос нь хөмсөх нэг юм хоньшгооч байд юм уу те одоо нэг тийм байдаг. Ялангуяа нүүрэндээ сорвтой хүмүүс байдیں۔ Энэ хоньны ордныхаа энэ өхрийн орд мандаж байгаа юм бол ихтэй гой хүзүүтэй байдаг. Эхрийн ордонд мандаж байсан хүмүүс бол одоо гаран дээрээ сорвтойч байд юм уу? Гаран дээр ихвчлэн тийм сонирхтой хүний ингээ ажиллахмаар юм шиг тийм сорвтой эсвэл тийм ууг шиг таарах хүмүүс ч байд юм уу? Тийм байдаг. Тэгэхээр ялангуяа эхрийн орд мандаж байгаа хүмүүс тамхи нэг татаад ирээгүй. Мэлхийн орд бол хүний ходоод болон энэ хоёр хөх байдаг. Тэгэхээр хүн ходоодоо имжлэхээс гадна хөхөн дээр одоо анхаарал тавих хэрэгтэй. Тийм байна. Тэрнээс биш энэ бол маш зөөлөн, уян зөөлөн тийм орд юм. Та бүгдийн одоо ивэл махбод бол газар махбод, газар ус хоёр их хоорондоо сайн. Салхиул их том таарав. Салхиул юм шараар тэмдэглэсэн байна. Тийм байна. Гэхдээ энэ бол их ерөнхий шинж тэмдэг юм. За ийм нэг юм байлаа. Тэгээ асуулт бол бүгд асууж болно. Бидний данаагийн яг сэдв бол Арслангийн орд мандаж байсан бол ямар байх талаар бүгд ярилцсан. Анхаарал хандсанд баярлалаа. Баярлалаа.